За ямар нэгэн юм бодлогоогоор зүгээр бүгдээрээ гоё урд байгаа лаагаа ч юм уу, шалаа ч юм уу зөөлөн ингэж харсан байдалтайгаар бие мэдэрч эхлэе. Бид чинь яг одоо ямар мэдрэмж байна? Анхаарал чинь хаана байна? Талаад чинь ямар нэгэн бодол байна уу? За бүгдээрээ аажмаар нүдээ хацгаая. Нүдээ ханамцаа. Бүхий л анхаарлаа өөрийн биеийн мэдрэмжэн дээрээ. Толгооноос ахуулаад хүзүү мөр хоёр гар зээж бэлгүүл хоёр ташаачин өгзөгний болчин хоёр хөлөө бүгдийг мэдрээ. Тэнгүүлэн өөрийн анхаарлаа тарих бодлосоо би махбатан дээрээ авчрая. Тэгвэл аажмаар анхаарлаа амьсгал дээрээ авчраад бүгдээрээ хамраараа гүнзгий амьсгал авч амаараа гаргацгаая. Амьсгал авлаа, хамраараа гаргалаа амаараа. За дахиад 2 удаа амьсгал авъя хамраараа. Гаргалаа. Амьсгал авлаа. Гаргалаа. Амаа зөөлн чимэж байгаа амьсгалаа. Хамраараа авч хамраараа гаргая. Амьсгал авахд чинь гиз чинь төмбөж. Амьсгал гаргахд чинь гизний булчин чинь баг зэрэг чангарч хоошо татагдана. Амьсгал авахдаа хичээнгүйлэн анхаарлаа гизээ төмбөлгөж зээж тэнэлэхэд авцрыг. Амьсгал гарлаа аажмаар гизээ хоошин татъя. Хөрвөлжлүүлэн бүгдээрээ энэ гүнзгий амьсгалыг ашиглан өөрийн биеийн бүхий л мэдрэмж анхаарлаа амьсгал дээр авчрах. Толгоонд чинь бодлогт байх. Хамаг анхаарал чинь амьсгал дээрээ. Амьсгалж байна гэдний оршиж байгаагийн хамгийн том илрэл. Тиймээс дараагийн амьсгалаа авахдаа амьд байгаа, оршиж байгаа
Энэ гоё хувь заяагаа мэдрэн талархъя. Энэхүү ээжүүдийн бясалгалаар бүгдээ өөрийн биед байгаа ачаалал, ядарсан байдлыг биеэсээ гадагшлуулж үр хүүхдтэйгээ аз жаргалтай удаан жил амьдрах эрүүлэнх амар амгалан өөртөө хавцарна. Тийхүү дахин нэг амьсгал авахдаа толгооноос ахуулаад нүүрнийхаа бүхий л хэсгийг амрааж зөөл амьсгал авлаа. Толгой нүүрэн хэсгээ мэдрээ. Амьсгал гаргалаа. Хуйхнаас чинь ахуулаад дух, хацар, ам, эрүү бүх эдэс чинь зөөлн. Үргэлжлүүлэн хүзүүгээ мөрөө мэдрээ. Амьсгал авъя. Амьсгал гаргалаа. Өөрийнхөө хүзүүг мөрөө зөөлөн амраа. Зөөлөн. Эмэгтэйчүүд бид амьдралын ачааллыг ямар нэгэн байдлаар өөрийнхөө мөрөн дээрээ чангарсан, булчин, ядарсан байдлаараа үүрээд явж байна. Тийм учраас дахин нэг амьсгал авахдаа өөрийнхөө мөрний хүзүүний булчин мэдрээ. Амьсгал гаргалаа. Ажмаар зөөлөн мөрөө амраа. Доош нь суллээ. Үргэлжлүүлэн хоёр гар дээрээ анхаарлаа хавцарлаа. Хоёр гар чинь таны биенээс гараад явчихсан, тасраад явчихсан мэтэр зүгээр л оршиж байгаа. Амьсгал гарахдаа хоёр гараа хурууныхаа үзүүр хүртэл тэрчгээр нь амраа. Зөөлөн. Үргэлжлүүлэн өөрийнхөө анхаарлыг цээж бэлхүүсэн дээрээ хавцрая. Ээжүүд бид хэл хязгааргүй тэр их хайрыг хүүхэддээ зориулсан тэр сэтгэлийг өөрийнхөө зүрхэнд цээжэнд тэгээд явж байгаа. Тийм болохоор анхаарлаа зүрхэн дээрээ хавцрахдаа тэр хайрыг мэдрээ. Түг хэмээн цохилж байгаа энэ зүрх чинь бидний төлөө гэхээсээ илүү үр хүүхдүүдийн маань төлөө байдаг. Тэр хайр таны цээжинд хэрхэн мэдрэгдэж байна? Магадгүй халуун дулаан зөөлөн мэдрэмж. Эсвэл та хүүхдийн төлөө санаа зовж байгаа бол магадгүй цээж чинь хүндүрлсэн, чангарсан тэр мэдрэмж ямар ч мэдрэмж байж болно. Зүгээр л анзаар. Гүнзгий амьсгал авлаа бүгдээрээ. Гүнзгий амьсгал гаргалаа. Зөөлөн цээжээ зүрхээ амраа. Зөөл. Үргэлжлүүлэн бүгдээрээ өөрийнхөө анхаарлыг бэлхүүсэн дээрээ хавцрая. Бидний бэлхүүс бидний хоёр дахь тархи. Ээж хүний зүн совин тасралтгүй ажиллаж байдаг учраас бусад хүмүүстэй харьцуулахад ээжүүд бид маш их
ачааллыг бие дээрээ тээж байгаа. Хүүхэд минь яах бол хүүхэд минь зүгээр байгаа. Ямар нэг юм болчихгүй гэсэн тэр зүн совин биднийг хурцлж байдаг. Тийм учраас энэ мөчийг ашиглан өөрийнхөө бэлхүүсэн дээр хамаг анхаарлаа авчрах. Зүн совиндоо талархъя. Амьсгал авлаа, гүнзгий амьсгал хамтдаа авцгаая. Амьсгал гаргалаа, зөөлөн бэлхүүсээ судлаа, амраая. Эмэгтэйчүүд ямар нэгэн байдлаар өөрийнхөө гидсний булчинг чангалчихсан, хоошин татчихсан байдаг. Тийм болохоор энэ мөчөд өөрийнхөө гидсийг бэлхүүсээ тэр чигээр нь амраая тавьж явал. Зөөлөн. Хоёр ташаага мэдрээ. Гидсний булчингаас доошох үр хүүхдээ тээж төрүүлсэн тэр гайхамшигтай буянтай эдэсээ мэдэрцгээе. Гүнзгий амьсгал авъя бүгдээрээ. Гүнзгий амьсгал гаргалаа, зөөлөн өөрийнхөө хоёр ташаа өвзөгний булчингаа тэр чигээр нь суллаа, амраая. Үргэлжлүүлэн хоёр хөлөө, хоёр гуяа, өвдгөө, шилбээ, шагаага, хөлийн 13-гаа мэдрээ. Таны амьсгал огт таслалт авахгүй. Зөөлөн урсаж байгаа гол мэтэр байн хөдөлж байгаа. Урт амьсгал чинь яг нэг хэмнэлтэй. Гүнзгий амьсгал авъя, хөлөө тэрчгээр нь мэдрээ. Амьсгал гаргалаа, зөөлөн хоёр хөлөө тэрчгээр нь амраая. Ийхүү та яг энэ мөчөд ердийн оршилтойгоос харьцуулахад огт юунд ч санаа зовоогүй. Би махбат энерги сүнслэг байдлаараа яг энэ мөчөд амгалан зөөлөн мэдрэмжтэй байна. Тийхүү бүгдээрээ ажмаар бодлын хүчээ ашиглан өөрийн төсөөллөөрөө хамгийн анх ээж болсон тэр мөчийг эргэн дурсая. Хамаг анхаарлаа өөрийн мэлмэн дээр авчирцгаая. Хоёр хөмсгний чинь гол. Тэр жижигхэн зай биднийг хэлхийцгааргүй ертөнцтэй холбож байна. Нүдэн ансан чигээрээ та нүдийнхаа харцыг баг зэрэг дээш нь болгож байгаад хоёр хөмсгнийхаа дээшийг гол руу харж байгаа мэтэр байрлал. Тийхүү та мэлмигээ ашиглан уртаа хөөрхөн дэлгэц гаргаж байгаад хамгийн анх ээж болсон тэр мэдээг мэдэж байсан тэр мөчөө эргэн санаа.
Та хаана байна? Таны эргэн тойронд хэн байна? Таны биед чинь ямар мэдрэмж төрж байна? Анх удаа ээж болох гэж байгаа тэр агуу гой мэдрэмж. Магадгүй бага зэрэг айцтай. Маш их аз жаргалтай тэр мэдрэмжийг дахин өөрийн бие дээрээ мэдрээ. Инээмсэглэл дүүрэн тэр мөчтөө дахин очицгоё. Яг тэр мөчөд бидний амьдрал оронгороо өөрчлөгдсөн. Би гэдэг тодорхойлолт ээж болж хувирсан. Хайрыг хэлхийцгааргүй мэдрэх гой боломж гэсэндээ бид бүгдээрээ маш агуу том хариуцлагыг нуруунд дээр үүрч хэлсэн мөч. Магадгүй таны хувьд амьдрал яг л эхэлсэн тэр мөч. Тиймээ та кино тоглуулж байгаа мэтэр өөрийнхөө жирэмсэн байгаа тэр хөөрхөн өвчүүдээ эргэнд орсон харъя. Хэвлээд чинь бүрэлдэж байгаа тэр хорвоо ертөнц. Өдөр өдрөөр томрох тэр хөөрхөн гэдэс. Хөдөлж эхэлж байсан тэр мөч. Тийхүү үрчин хамгийн анхны үрчин мэндэлж байсан тэр мөчийг та төсөөлөн харъя. Тэвчхийн аргагүй мэтэр мэдрэгдэж байсан тэр өвдөл үрмэн төрсөн төрөх тэр мөчөд яоч биш мэт алгуулж хүүгээ охиноо хязгааргүй их хайрлан харж байсан тэр мөчүүд хоёрыг санаж байна. Бодлын хүчээ ашиглан эргэн бүгдээрээ харцгаая. Яг одоо биэнд чинь тэр их аз жаргал мэдрэгдэж байна. Үрээ үлгийдэн авсан тэр мөчөд танд төрж байсан тэр аз жаргалын мэдрэмж тэр болгоноо эргэн мэдрээ. Тиймээ та ажмаар өөрийн төсөөллөө бодлын хүчээрээ явуулаа. Анхаасаа эргүүлэн өөрийн бие дээрээ хавцарцгаая. Хоёр гараа зүрхэн дээрээ тавьж байгаад өөрийгөө тэврээ. Хоёр гарны чинь алганы чинь доор мэдрэгдэж байгаа таны зүрх үр хөвгтэй гэсэн хэл хязгааргүй сэтгэл хүүхэд төрүүлээд биендээ өсгөөд эрүүлэнх төрүүлээд төрүүлснийхэн дараа өөрийн уургаараа хүүхдээ амьдлуулан авсан энэ гайхамшигтай бие махбодондоо талцгаая.
Та өөрийнхөө бие махбодыг мэдэрч байна уу? Ямар агуу гайхамшигтай вэ гэдгийг хоёр гарынхаа алган доор тэрвэн өөртөө шивнэн би чамд талархаж байна хэмээн зөөлнөр шивнэ. Үр хүүхдийг минь төрүүлж боочулж өгсөн биедээ би талархаж байна. Үр хүүхдийг минь төрүүлж боочулж өгсөн биедээ би талархаж байна. Тийхүү итгэл үнэмшилтэйгээр үргэлжлүүлэн өөрийнхөө бие махбодд талархан тавтан шивнэ. Ээжүүд бид нар ямар нэгэн байдлаар өөрсдөө маш их хатуу байдаг. Амьдралд тохиолдож байгаа алдаа оноо энэ болгоныг бид нар өөр дээрээ маш хүндээр хүлээж авч бид нар л чадахгүй, бид нар л болохгүй байгаа мэтээр өөрийгөө бусдаас тусгаарлан өөртөө маш хатуу ханд юм болохоор яг энэ мөчөд өөрийгөө хайрлан өөрийн оршил бие махбоддоо талархъя. Үр хүүхдэд минь юу ч тохиолдож байсан гэлээ бид хамгийн чадхаараа хичээсэн байдаг. Тийм болохоор үргэлжлүүлэн би сайн ээж. Би хамгийн чадхаараа хичээдэг сайн ээж хэмээн өөртөө шивнэн итгүүлье. Би сайн ээж. Би хамгийн чадхаараа хичээдэг сайн ээж. Би сайн ээж. Би хамгийн чадхаараа хичээдэг сайн ээж. Та ээж болоод хэдэн жил болсон байлаа. Өнгөж төрсөн байна уу? Бид чинь өсөж том болсон байна уу хамаагүй. Бидний амьдралын зорилго, сэтгэлийн хамгийн том хүсэл үр хүүхэд минь эрүүлийн хамаар моглон байх болтугай гэсэн хүсэл байдаг. Тийм болохоор өөрийн бодлын хүчээрээ өөрийн үрсээ урдчин сууж байгаа мэтэр төсөөлье. Таны урдаас инээмсэглээд сууж байгаа энэ үрсийнхаа инээмсгэл дүүрэн царайг нь та харж байна уу? Хэдэн ч настай байсан гэлээ тэр жижигхэн сэтгэл, тэр жижигхэн бие дотор ээж та хамгийн агуу. Өөрийнхөө үрийн хамгийн анхны хар.
Тийм болохоор үрсээ харж байгаад бүгдээрээ үргэлжлүүлэн миний хүү, миний охин аз жаргалтай амар амгалан эрүүл энх удаан амьдрах болтугай хэмээн сайн сайхныг хүсье. Чин сэтгэлээсээ хүүхдээ зүрх сэтгэлдээ өөрийн төсөөлөлдөө тэрвэрч байгаад миний хүү, миний охин аз жаргалтай амар амгалан эрүүл энх удаан жаргалтай амьдрах болтугай хэмээн давтан хэл. Таны биед ямар мэдрэмж төрж байна? Үрсээ харж байгаа тэр жаргал яаж мэдрэгдэж байна? Яг тэр мэдрэмжнийхаа дагуу инээмсэглэл нүүрэндээ тодруулъя. Тийхүү бүгдээрээ хоёр алгаа алдалж байгаад цээжин дээрээ хоёр алгаа авчраад толгоогоо баах зэрэг доошоо бүхийн ээж болохын агуу хувь заяа бидэнд олгосон талархъя. Амьдрал хичнээн хэцүү болсон тэр мөчид амьдралын утга учир болсон үрс минь аз жаргалтай амар амгалан эрүүл энх байгаад талархан өөрөө би босоод ирэх болно хэмээн өөртөө нэг амлая. Амьдрал надад ямар ч давааг туулгасан байлаа. Би үрээ тэгээд эрүүл энх төрүүлсэн юм чинь юу ч биднэрт тулаад ирэх болно гэдгээ өөртөө нэгэн сануулж бүхий. Өнөөдөр хамтдаа бясалгаж байгаа ээжүүдтэй их дэлхийд байгаа ээж болгонд чи сайн ээж шүү хэмээн шивнээд бас бүхий. Аажмаар бүгдээрээ бэлэн болсон үедээ инээмсэглэл дүүрэн нүдэ нэцгий.